Сайн бацхан та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр та бүхэнд маш сонирхолтой нэгэн бичлэг хүрэхэд бэлэн болсон байна. Та шоу эвлүүлж чадах уу? Хэрэг эвлүүлж чадахгүй бол танд туслах бичлэг яг одоо эхлэх гэж байна. За юуны өмнө та бүхэн шоу эвлүүлж сурахын өмнө шоуныхоо бүрэлдэхүүн хэсгүүдийг мэдсэн байгаа хэрэгтэй. Шоу нь ерөнхийдөө 3 хэсэг бүрддэг. Хамгийн чухал хэсэг болох төвийн хэсэг. Төвөөс нийтдээ 6-оос бүрдэнэ. За дараагийн хэсэг болохоор ирмэг. Ирмэг нь нийтдээ 2 хүнээс бүрдэх ба шоонд нийтдээ 12 ширхэг ирмэг байдаг. За дараагийн хэсэг бол булан. Булан нийтдээ 3 хэсгээс бүрдэх ба шоонд 8 ширхэг булан байдаг. За хамгийн ихний хэсэг бол та бүхэн шоон дээр нэмэг тэмдэг үүсгэсэн байх хэвээр. Нэмэг тэмдэг нь төв дээр нийтдээ 4 ширхэг ирмэг зөв оруулсныг хэлнэ. Ингэж оруулахдаа та бүхэн голын бүх өнгөтэй зөв таарсан байхыг анхаарна. За эхэлцгээе. Хамгийн түрүүний явуулан нэрүүнд та ирмэгийг төвтэй тааруулсан байх хэвээр. За одоо жишээ нь хамгийн түрүүнд таарсан өнгө бол цагаан болон улбал шор өнгө. Энэ тохиолдолд та зөвхөн яг таарсан үеийг нэг удаа эргүүлээд хангалттай тухайн төв рүүгээ. За хэрвээ улаан цагаан бинж зүүн нүүрнэр байна. Энэ тохиолдолд та олонгуудаа нүрийн эсрэг талд нь эргүүлнэ. Тарлаа даарсан төвийг дээш. За хэрвээ энэ тохиолдолд цэнхэр цагаан төвтэй таарсан байна. Хэрвээ энэ тохиолдол болох юм бол та шоогоо баруун артлаа 180 градус зэрэгтэл хангалттай. Ирмэг төвтэйгээ таарах өнгө зүүж орсон тохиолдолд танд би нэг зүйлийг зааж өгье. Нүрийн хэсгийг баруун гар тишээ умгаалаа. Оройг баруун гар тишээ эргүүлнэ. Баруун гартлыг дээш нь оройгоо буцаад зүүн гар тал руугаа. Ингээд амны зүрсэн ирмэг эвлэх болно. Дараагийн хэсэг та зөв таарсан 4 ирмэг дээр нийтдээ дахин нэмж 4 буланг оруулах хэрэгтэй. Ингэснээр шооны маань эхний үе эвлэх болно. За нэмт тэмдэг үүснээ дараа та нэмт тэмдгээ өөрийнхөө харалтаа дор барина гэсэн үг. За эндээс хамгийн түрүүнд танд сурах хэрэгтэй хамгийн чухал үйлдэл болох гарын цэс гэдэг дөрвөлөгийг та заавалч сурсан байх хэрэгтэй ба яг одоо би танд тэрийг зааж өгье. Баруун гартлаа дээшээ, оройгоо зүүн тишээ, баруун гартлаа доошоо, оройгоо буцаана. Зүүн гартлаа бас гарын цэслийг хийж сурсан байх хэрэгтэй. Зүүн гартал бага зэрэг ялимгүй өөр. Зүүн гартлыг дээшээ, оройг баруун гар тишээ, зүүн гартлыг доошоо, оройг буцаагаад зүүн гар тал руугаа. Буланг оруулах үед та нэг зүйлийг заавал анхаарах хэрэгтэй. Энэ болохоор өнгөний байрлалыг зөв оруулах хэрэгтэй. Жишээ нь энэ хэрвээ дээр ногоон баруун гартал улбал шор өнгөрөх юм бол тухайн булан маань ногоон улбал шортой хэсэгт орно гэсэн үг. Хүмүүсийн алдаа гаргадаг хамгийн түгээмэл бол булангийн өнгийг харахгүйгээр оруулснаар сүүлд нь булангууд зөрж орох талтай. Яг ингэж. За бид нэр баруун гар дээр баруун дээд байгаа буланг ногоон улбал шор хэсэгт орохыг мэдж байна. Энэ тохиолдолд та яах ёстой вэ гэхээр гарын дасгалыг таартал хийнэ гэсэн үг. Бидний булан эвлэрсэн. Гэхдээ зарим тохиолдолд энэ булан нэг удаа гарын дасгал хийгээд эвлэрэхгүй тохиолдол байдаг. Энэ үед та яах ёстой вэ? Гарын дасгалыг эвлэртэл нь хийнэ гэсэн үг. Эвлэрсэн. Хэрвээ булан зүүн гардал байх юм бол та мөн зүүн гарын дасгалыг таартал нь хийнэ. Зарим тохиолдолд булан байрандаа буруу ирж орсон тохиолдол байдаг. Энэ үед яаж засах вэ гэхээр та гарын дасгалыг дахин нэг удаа хийнэ. Хоёрдугаар үе гэдэг нь голын үеүүдээр ирмэгийн өнгөдийг зөв тааруулахыг хэлж нийтдээ 4 ширхэг ирмэг тааруулснаар бид хоёрдугаар үеийг хийх үед та нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ үед голууд орох ирмэг заавалчгүй харалтаа өнгөн дээрээ таарсан байх хэрэгтэй. Яг энэ шиг. Хэрвээ таарсан байх юм бол та ирмэг маань баруун гар тал руу зүүн гар тал руу орох уу гэдгийг хамгийн түрүүнд ажиллах хэрэгтэй. Ажилласныхаа дараа орох талынхаа эсрэг тийш нь эргүүлнэ. Хэрвээ энэ тохиолдолд зүүн гар тал байх юм бол та баруун гар тишээ эргүүлнэ гэсэн үг. Баруун гар эргүүлээ зүүн гар талдаа гарын цэслэг хийнэ. Зүүн гар талгаа тэмдэхээс олно. Одоо эсрэг талдаа гарын цэслэг хийнэ. Ингэснээр бидний улаан ногоон ирмэг бэлэн болох болно. Хэрвээ
Ирмэг маань баруун гар тал руу орж байх юм бол та зүүн гар тишээ эргүүлэх ба гарын цэслийг баруун гар талын баруун гар талд тэнхлээс солилоо. Зүүн гар талаа дахин гарын цэслийг хийснээр ногоо улбашаар ирмэг бэлэн болгоолно. 2 дугаар үед гардаг нэг алдаа бол ирмэг байрандаа буруу ирж орсон тохиолдол. Хэрвээ энэ тохиолдолд та яах засах вэ гэхээр дурын ямар ч хамаагүй байрлалын ирмэг орлоод хангалттай. Жишээ нь шар, улаан байна. Ингэснээр байрандаа буруу орсон ирмэг дэшээ гарч ирэх болно. Энэ үед та дахин шинээр орлох боломжтой. Дараагийн хэсэг бол 3 дахь үеийг эвлүүлэх. 3 дахь үеийг эвлүүлэхээс өмнө та бүхэн нийтлэг анхаарах хэрэгтэй. Энэ бол бид нэр дахин нэг тэмдгийг үүсгэх болно. Нэг тэмдэг үүсгэхдээ нийтдээ 3 тохиолдол байдаг. Хамгийн ихний тохиолдол бол цэг. Энэ бол ямар ч ирмэг дээр ил гарч ирээгүй тохиолдол гэсэн үг. Дараагийнх нь хасах. Хамгийн сүүлийнх нь ил. Хэрвээ хасах байх тохиолдол яах вэ? Энэ үед та шооны нүрийн хэсгийг баруун гар тал руу хоноод. Одоо та бүхний сайн мэдэх гарын цэцлэг нэг удаа энэ. Нүрийг буцаад зүүн гар тал руу. Хэрвээ ил хэсэг байх тохиолдол яах вэ? Энэ үед та ил тэмдгийг өөрлөгөө гарч барих ёстой. Одоо болохоос шог 2 үеэр нь давхраар нь эргүүл баруун гар тишээ унагаад гарын цэцлийг нэг удаа хийн. Буцаагаад нүрийг давхраар нь буцаах эргүүл. Бид нар шогны 3 дахь үедээ нэг тэмдэг үүсгэсэн. Энийн дараагаар бид нэр ирмгийн өнгүүдийг бүгднийг төвтэй нь харуулсан байх ёстой. Хэрвээ төв таараагүй байх тохиолдолд улаан цэгрийг байрнслах хэрэгтэй үед та баруун гар талыг дээш нь өргөн оройг 2 удаа эргүүлнэ. Баруун гар талаа доошоо, оройг буцаалаа. Баруун гар талыг дахин нэг удаа дээшээ. Оройг баруун гар дээшээ, баруун гар талыг доошоо. Ингэснээр таны шооны нэмэг тэмдэг зөв таарсан байна. За бидний сүүлийн хэсэг рүү орохын өмнө та бүхэн булангийн байрлалыг бүгднийг зөв болгох ёстой. Ингэснээр шооны булангууд маань байрандаа ирэхэд бэлэн болно гэсэн юм. Энэ үед бид нар хамгийн түрүүнд дурын нэг булан байрандаа эвдэрсэн юм уу, эргэсэн байгаа тохиолдол олно. Энэ тохиолдолоос харцгаая. Эвлэрээгүй байна. Эвлэрээгүй. Дахин нэг эвлэрээгүй. Сүүлийн булан мөн адил эвлэрээгүй байна. Энэ үед та яах ёстой вэ? Энэ үед та 3 булан солих үйлдэлийг аль тохиолдолд байсан хамаагүй хийх боломжтой. Бидний баруун дэдлийн булан эвдэрсэн байна. Энэ үед бид дахин нэг удаа булан солих үйлдэлийг хийнэ. Зүүн гартлыг дээшээ, оройг зүүн дээшээ, баруун гараа дээшээ, оройг баруун гар шиг буцаана. Зүүн гартлыг доошлууллаа. Оройг дахин нэг удаа зүүн гар ширгүүлээд баруун гартлыг буулгана. Мөн орой буцаахаа марцлахгүй. Ингэснээр бидний бүх булангууд байранд ирэхэд бэлэн болсон байна. Бидний хамгийн сүүлийн хэсэг. Энэ үед бид нэр буланг байранд нь ирүүлэх ёстой. Инхийн тулд та шар нэмэг тэмдэгэ доороо авах болно. Ингээд хамгийн захын булан иргэсэн булангаас гарын цэцлийг таартал хийнэ. Бидний эхний булан таарсан байна. Дараагийн буланг зөвхөн доод хэсгийг хөдөн харалтай авчирна. Дахин гарын цэцэл сүүлийн буланг дахин авчирлаа. Гарын цэцлээ дахин хэд удааийнэ.